Баруун сумын 3-р цэцэрлэгийн бяцхан суралцагч хүүхдүүд маань Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон Монгол хүчгийг хойж үедээ өвлүүлэх, түгээндэглэрүүлэх, иргэд олон нийтийн Монгол хүчгийн сурч эзэмших сонирхлыг дэмжих, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах, нийтэд сурчлах, үндэсний бичгийн сэргийн хэрэглэх, төрийн бодлогын хэрэгжилтийг хангаж чиглэсэн жаахан шаргын нутаг олон улсын уралдааны шилдэгүүд шалгарлаа. Дитэн Марк Академийн санаачлагаараа Баруун сумын Цэцэрлэгийн тамирын газраас 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа ээлжид наадмыг Дорныг яруу найрагчид Анзангийн Нямсрынгийн нэрмжт болгон зохион байгуулснараа онцлогтой болжээ. Энэ жилийн уралдаанд Оросын улбаны улсын улаан утгатоос 3 зочин Улаанбаатар, Өмнөговь, Арангай, Дорнод, Хинтий, Сүхбаатар аймгаас нийт 532 хүн оролцож 110 бүтээлэн ирүүлжээ. Анх оролцож байсан хүүхдүүдийн чадвар одоо энэ 6 жилийн дараах өнөөдрийн байдлаас харахад бичвэрийн чадвар, хүүхдүүдийн оролцоо, бүтээлийн чанар чансаа, оролцогчдын идэвх санаачлах гэдэг нь бол бүр маш өндөр түвшинд хүрсэн байна. Гайхалтай. Үнэхээр гайхалтай сэтгэл догтлон үзлээ. Бүтээл болгон өөрийн хэсэг өрмөц онцлогтой, өнгө аястай, давтагдашгүй энэ үдэшүүд ерөөсөө манай аавын яруу найргаар амьсгалсан Монгол бичгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа элбэг заяа багш Ариун Болд багш нартай туйлын баяртай. Би бол анх удаага ирж оролцож байна. Энэ бол 6 дахь жилдээхэд маш өндөр зохион байгуулалттай, дэг журамтай, хүүхдүүдийн оролцоо, хүмүүсийн одоо бүтээлийн чанар бол үнэхээр чансаа дээд түвшинд байлаа гэж үнэлж байна. Бид нар манай сургуульчин бас биерийн татлах гэд нийслэлийн хэмжээнд уралдаанд зохион байгуулдаг. Тэгэхээр магадгүй бид нар дараагийн төрөлдөө дараагийн үйл ажиллагаанд яг энэ жахан шаргын нутаг энэ уралдаанаас бид нар суралцах юу байна уу? Бид нар бас авчгаар тэгээд нэг өөрсдийнхөө зохион байгуулалтанд хэрэгжилчээр яг юу байна уу гэдэг талаар нь бас битүүхэн бас яг тийм туршлага судлах гэж бас ирсэн байна. Уралдааны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаараа үзгийн биерийн бичлэг, хулсан үзэг, эхмэл бичиг, перформанс гэсэн 5 төрлөөр зохион байгуулж тус бүрөө эхний 3 байрыг шалгаруулжээ. Эхмэл бичгийн төрлийн бүтээлтэй болохоор нэмсрэн зохиолж байгаа 4 цаг бүтээлийг амар хэсгээс бичсэн байгаа. Үгийн тоогоо тэнцвүүлээд 5 хүүхдийн хэсгийг нь сонгож бичсэн байгаа. Арай улсын үзгийн төрөл бичсэн бүтээл маань болохоор үзэсгэлэн тасармаанууд дэлгэрүүлдэг алдартай шүлэг байгаа. Энэ шүлгийн маань алдартай хамгийн алдартай хэсэг нь бол чамааг эндээс явна гэхээр шаргалтынхаа бүх өсөр чөтөр цангитлаа гэдэг хэсэг байгаа. Энэ бол үнэхээр хүмүүсийн сэтгэл хүрсэн маш сайхан шүлэг учраас энэ шүлгийг заавал сонгож бичнэ гэж бодож байсан байна. Жаахан шаргын нутаг олон улсын уралдааны гол онцлог болох перформанс арт каллиграф буюу үйлдэлийн зохиомжтой уран бичлэгийн төрлийн уралдаан юм. Энэхүү төрөлд 8 баг оролцож бүтээлээ төрүүлсэн нь олонний анхаарлыг хамгийн ихээр татжээ. Жишээ нь энэ нь Монгол бичгийн дуу хөгжим бүжигтэй хослуулан бүтээл тойрвох энэхүү төрөл нь Монгол улсад дэлгэрээд удаагүй ч маш богино хугацаанд олонд танигдж байгаа Монгол бичгийн урлагийн өрмөц төрөл юм а. Хүний сэтгэл зүрх тэр цэцмаа эмэгтэй хүний сэтгэл зүрх 1000 одоо өөрөө сэтгэлгүүл бол тэр сайхан зүйл байна уу, гой газар байна уу, тогтож чаддгүй тэрийг юугаарч үлдээх гээд юугаарч чөтгөрөхөө чаддгүй гэсэн тэр сэтгэлийг одоо илэрхийлж гаргахыг хүссэн. Улаанбаатар ч гэсэн нийтийн хүртэл болоогүй байгаа юм урлаг. Гэтэл Сүхбаатар аймагт бол хэдэн жил зохион байгуулад түүний дотор бол энэ нийлэг уран бичлэг буюу зохиомжтой уран бичлэг нь бол бүр одоо олонний мэддэг ийм сайхан төрөл болж байна. Тэгэхээр орон нутагч гэсэн Монгол бичгээ хөгжүүлэх нэг том сайхан замыг нээсэн, нэг шинэ урсгал чиглэлийг бий болгосон байна. Энэ нь бол орон нутгаас гараагаа эхэлсэн наран мандах зүгээс эх орны маань зүүн нутгаас эхэлсэн бэлгшээлтэй сайхан байна. Уралдааны зөвхөн энэ төрөлд оролцох гэж нийслэлийн 34 184-р сургуулийн багш сурагчид зорио иржээ. Мөн баруун өртөө Онгон сумын ерөнхий боловсролын сургуулийн багууд бүтээлээр өрсөлдснөөс нийслэлийн 184-р сургуулийн баг босоо Монгол үзүүлбэрээр гран-при шагналыг хүртэж Япон улсаар аялах эрхийн бичгийг эзэд боллоо. Удаах байранд Баруун сумын 3-р сургуулийн багш сурагчдын баг шалгарчээ. насан мөнхөд жаргаж яваарэ.